Орхон аймгийн Жаргалан сумын айргийн гоцгорт Шамби үеийн булш олдсон байна. Уг дурсгалыг анх 2008 онд аймгийн музейн ажилтнууд соёлын үеийн үл хөдлөх дурсгалын бүртгэлийн ажлаар илрүүлжээ. Улмаар 2010 онд улсын соёлын үеийн мэргэжилтнүүд бүртгэн авч байсан байна. Айргийн гоцгорт нийт 110 гаруй булш бүртгэгдсэн бөгөөд булшийг том хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн чулуун өрлөгтэй, жижиг хэмжээтэй цагирган хэлбэрийн чулуун дараастай гэсэн хоёр төлөвд ангилаад байна. Ихэнх булшийг тонсон байсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр дээрх булшнуудыг үйлдснээс хойш 50 жил дотроо булшийг хийсэн хүмүүс тонсон байх магадaltaй хэмээн урьдчилан таамаглаж байгаач. Манай улсад Шамби улсын олдвор байдаггүй бөгөөд түүхний хуудаснаа цагаан байдаг бол энэхүү олдвор олдсноос түүхийн хуудсанд бичигдэх дурсгал судлан шинжлэх судалгаатай болж буйгаараа онцлог юм. Тэгэхээр энэ айран газар дахин булшиг бол анх биетрэн хийсэн тийм өнөөг үед хамаар 90 гаруй булш байна гэж хэлж үзэж исэн боловч сүүлдээ нөгөө маслал судалгааны ажлын явцад археологчид судлаач ирж үзээд өвөр Монголын одоо Шамби булшнаас гарсан ерөнхий Шамби булшнаас гарсан олдврууд болоод Шамби булшны бүтэц зохион байгуулалт одоо тэр булшны гаднах одоо чулуун овоолго дараасны ерөнхий хэлбэр дүрс бүх юмар ингэж үзэж хараад ер нь бол Шамбитай холбогдуулж болох юм аа. Монголын түүхэнд энэ гарсан энэ бодит олдвруудаар Шамбийн түүхийг одоо судлах юм боломж бололцоо бүрэн нээгдэж байна гэсэн энэ дүгнэлтийг бол сая энэ айран газартай холбоотойгоор энэ 5 жилийн үзэсгэлэн Улаанбаатар хотод зохион байгуулагдсан мөн Монголын археологчдын оролцсон эрдэм шинжилгээний хурал болоод зохион байгуулагдсан энэ үед бол ерөнхийдөө Шамби дурсгал бүрэн хамгаалах боломжтой юм а гэсэн тодорч хэлсэн байгаа. Дээр нь маслал судалгааны явцад Хятадын номер 1 одоо Шамби судлаач ирж ажилласан байж байгаа мөн Бурят улсын хүний судлаач ирж ажилласан байгаа. Тэгээд тэр том эрдэмтэн судлаачид мөн маслал судалгааны явцдаа танилцаад ерөнхийдөө Шамбид хамрагдана гэдгийг тоталсан. За нийт 112 булш тоологдсон байж байгаа. Энэ болохоор энгийн иргэн язгууртны хэлсэн 112 булш. Тэрнээс 5 жилийн хугацаанд 16 булшны маслал судалгаа хийгдсэн байж байгаа. Ерөнхийдөө бол ихэнх нөгөө тоногдсон байсан булшнууд гэж ярьсан. Зарим одоо ерөнхий бүтэн гарсан олдвруудаа бид нар өнөөдөр энд тавьсан байж байгаа. Тэгээд юмны хэсэг үлдэгдэл олдврууд бол байгаа. Ерөнхийдөө манай дээр одоо энэ 3 жилийн маслал судалгаанаас гараад тавигдсан нийтдээ 40 гаруй олдвор. Зүгээр тавигдаад байна. Энэхүү малтлах судалгааны ажилд 2015 оноос аймгийн тамган газраас санхүүжүүлэн Монголын үндэсний музейтэй хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар энэхүү ажил 100 сая төгрөгийг зарцуулсан байна. Цаашдаа айргийн горцгорыг зуулчдыг татах дурсгалт газар болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм а. Дашрамт дуртахад Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан айргийн горцгороос олдсон түүхийн олдврыг 10, 11-ний өдрүүдэд аймгийн музейд дэлгэн иргэдэд үнэгүй үзүүлэхээр болсон байна.